Гоо яг тэр нарийн эвчж байгаа. Ер нь гэхдээ нэг 45-аас 50 км/цагийн хурдтай. Ямар нохоо гэсэн бэ? Тайг нохоо. Монгол одоо үндэсний ууг бол 2 үлдэр. Анч тайг нохоо, хотч Монгол банхараа гэдэг 2 үндэсний. Үгүй хинтэйгээс ирсэн. Хинтийгээр ер нь голчлон ивчсэн байдаг. Таллаа зээгүүрээс. Тэгээд байгаа газараас хамаарал хөвч хангаад тэ угаасаа юм нарийнхан байдаг. Хурдан нохоо болохоор гамд юм хөнгөн байдаг гэхгүй. За би Хинтэй аймагаас Нүүдэлчин Монголд 3 дахь жилээр орцож байна. Тэгээ наад Эрдэнэлэг овогтой журмал төндөө өгдөг. Хинтэй аймгийн Мөрөн суманд амьдардаг. Мөрөн сумын уугуул юм иргэн байгаа. Өдөө малчаа. Өдөөний залуу байна. Миний энэ хоёр нохоо болохоор нэг төрөлтийн ихэр ийм хоёр нохоо байгаа. Одоо ой гарантай. За тэгээд миний энэ хоёр Жи шаазгай, Гира шаазгай гэдэг ийм хоёр нэртэй улаан үдэд эхээсээ гарсан. Энийн их нь талын сар уян гэж нохоо байсан. Тэгээд миний гардтай нийлээд улаан үдэд очиж эзэн дээр очиж төрөөд би хоёр голыг ингэж автраад одоо энэ нэрм ой гарантай ингээд Нүүдэлчин Монгол нааданда оролцоод явж байна. Тэг яг энэ хоёр юу л да. Ихийнх нь алаг нохоо байсан. Яг юм. Тэгээ яг тэр төлөө удмаа татахгүй юу. Тэгээд нийт энэ төрөлтөөс аруулаа гараад хоёр нь юм охин алаг байхгүй. Тэгээд улаан үдэд болохоор Баян Хинтэй аймгийн Баян утгаас нэг гоё халтар гөлөг улаан үдийн нэг бүрээд ахгүй тайг нохоо сонирхтоод тэгээд тэрийг авч ирсэн юм байлээ. Тэгээд тэр бас тэмцээн уралдаанд их хож орноо. Тэр нь Монгол улсын их авраг нохоо. Тэгээ миний гардтай нийллэг хийя гэж санал тавиад битээр тэр аху улаан үдээс автарч би хотод автарч нийлүүлээд хоёр тишээ салаад тэгээд нэгс нийлдэг хийж инээд гарч ирсэн. За миний гардгээд нохоо тэмцээнд оролцож ирсэн. Би 3 настай нохоо үеэлхаас аваад тэгээд тэмцээнд оролцож ирсэн. Монгол улсын авраг арай болж чадаагүй. Өнгөрсөн жил над дээр нэг жин шахуу болоод одоо өгчихсэн. Бах болцсон. Тэгээд олон сайхан төл өгсөн. Одоо Монгол улсын их авраг эрлэг гэж сайхан ер нохооны эцэг байна. Над дээр Согооно гэдэг нэг сайхан охин нохоо энэ хоёр байна. Ер нь их олон сайхан төл өгсөн. 2023 оны Хинтийн талын гөрөөчн тэмцээнд үйлдвэрийн авраг болж ирсэн. 2024 оны 1 сард бас хотод болсон бүх үйлдвэрийн 3 цацтай тэмцээнд гадаа шүүгчтэй тэмцээнд бас үйлдвэрийн авраг болж ирсэн. Тийм амжилттай сайн нохоо байсан. 2020 онд Дэлхийн нохоо судлалын холбоо ЭФСА-аас албан ёсоор тайг нохоог үржүүлэх эрхээ авсан. Тэгээ одоо би Лингийн шүүргээд Монголын нохоо судлалын холбоон дээр жилдээ нэг 40-50 голыг үржүүлж гаргадаг. Энэ хоёр нөгөө нэг алаг болохоор хоёулынгийн шаазгыг өгч штэ. Тэгэнгүүт нөгөө нэг Монголын нохоо судлалын холбоонд чинь төрөлт бүртгүүлээд эцэг хоёр нохоог намар оронгууд нийлдэг хийн штэ. Тэгэнгүүт за энэ хоёр нохоог нийлүүлээ гэж мэдэгдэл хэлнэ холбоо руугаа. Төрөнгүүд нь төрөлтөө бүртгүүлээд төрөлтөөр нь удмын бичиг авна. Удмын бичиг гэж байгаа төрсний гэрчлэгээ шиг. Тэгээд нэг үсгээр хэлснээр өгдөг байхгүй юу? Нэг төрөлт юм чинь. Жишээ нь одоо нэгэнд нь харцаг гэх юм бол бусданд нь одоо хээ үсгээр хэлснээр өгч тэ. Хүдэр мүдэрч гэдэг юм уу. Тэрэн шиг энэ хоёрыг шаазгыг гिचдэг. Бусдууд нь иш үсгээр хэлснээр олдохгүй болохоор нь урдан дандаа Жи Гира гэдэг нөө англи Жи тэгээд тийм урдан дандаа нөө Жи үсгүүд тавиад бус нэрүүдийн араас нөхцөлтэй. Энэ хоёр болохоор Жи шаазгаа, Гира шаазгаа гэдэг хамгийн хоёр таалагдсан нэрээр би энэ хоёртой өгч ирсэн. Ингэдэг юм аа. Монголын нохоо судлалын холбоо гэж яддаг. МКФ гэдэг. Тэгээд дэлхийн нохоо судлалын холбоо гэж байгаа. ЭФСА гэдэг. ЭФСА-ийн гишүүн МКФ гэдэг Монголын нохоо судлалын холбоо байгуулад одоо 20 жил болж байгаа. За манай Монгол тайг нохоо судлалын холбоо болохоор 10 жил, энэ жил 10 жилийнх нь. Үйл ажиллагаа нь бол МКФ Монголын нохоо судлалын холбоотойгоо уялдана. Монгол уугуул үйлдвэрийг удмын бичигчүүлж ингэж тэжээдэг байхгүй юу? Тэгээд цаашдаа үржил хийж байгаа хүнд би одоо ингээд 2020 онд үржин эрхээ авсан шүү дээ. Лингийн шүүгэр гэдэг миний үржин газар. Тэгээд үржин эрхээ аваад 4 жил болж байгаа. Тэгэнгүүт би одоо энэ нохоог нэг нохоотой нийлүүлэнгүүт бичиг баримтжуулаад удмын бичиг микрожипчүүлж өгдөг юм. Тэгээд дараагийн үржил бодлоготой зөв одоо нэг цус ойртол гэдэг юм чинь нэгдүгээр байхгүй болно тий. Тэгээ энэ ЭФСА дэлхийн нохоо судлалын холбоо албан ёсны үйлдвэр гэж батлуулах гэж үзэж байгаа. Тий бид нар одоо ажиллаж байгаа. Монгол банхаар бол ер нь бас харцангуй шатагдсан ер нь албан ёсны нохоо үйлдвэр гэж батлуулах тун ойрхон байгаа. Дэлхийн нохоо судлалын холбоонд үйлдвэр гэж батлуулна гэдэг чинь бас их чухал зүйлс дээ. Тэгээ бид нар л ингээл манай Монгол уугуул нохоо гэж яваад байгаа болохоос яг дэлхийн ертөнцид биднийг мэдэхгүй байгаа. Одоо ерөөсөө нэгдүгээр стандартаа батлана. Одоо бид нар бол эн чинь ингээл тайга нохоо гоё байна, мундаг байна гэдэг боловч авилаа юм стандартаа шаардлагатай байх хэвээр. Тэгээд удмын бичиг ерөөсөө бичиг баримжуул. Тэ.
нэг нохоод дор хаяж дээшээ доошоо 5 үе явсан цусны хол ийм сүлжээтэй байна гэсэн юу гэдэм байлаа. Тэгээ одоохондоо манайхан ч тэгэл уугуулаар нь удмын бичиг авна. Өөрөөс нь эхэлж удмын бичиг авна гэсэн үг шүү дээ. Тэгэл гарсан гөлгнүүдийн үрдлийн нэр аваад одоо миний лингийн шүүгүргийн үрдлийн газар байхад би энэ хоёрын дундыг лингийн шүүгүр тэр гээд үрдлийн нэрээ аваад ингээд цаашаа жил дараад ингээд үрдлийн нэрээ аваад удмын бичиг аваад явуулах юм бол 5 жилийн дараа 10 жилийн дараа эн чинь ингээд айгүй олон болоод бодлоготой дандаа дээшээгээ уялдаа холбоотой юм удмын бичиг болно. Тэрийг шаардж байгаа. Тэгээ бид нэр бас юу яана? Стандартаа батлана. Энэ нохооныхоо үйлдвэрийн хэв шинжин дээр анхаарна. Юун дээр нь алдаа дутагдал байна? Юугаараа давуу талтай юм? Бусад одоо гадны энэ нохоонуудаас юугаараа өөр юм? Давуу тал нь юу юм? Одоо энэ хөтөлгөө энэ бол бас өв соёл. Энийг бас соёлын бие тусав ЮНЕСКОд бүртгүүлэх гэж бас үзэж байгаа. Монгол нохоог яг давуу тал шин чимгийг ярих юм бол байгаа газрын онцлог дасан зохицох чадвар шал өөрлөлтөө. Манай монголчин эрсдэл зуур амьсгалтай жилийн 4 үйлрэлтэй. Тэгээ эдгээр чинь хөдөө байдаг. Тэгээд эдгээр үсийн өвтөн жилд ганцхан орон орно. За тэгээд гөлгөө арчлах ч гэдэг юм уу ингээд өөр шинж тэмдэг давуу тал маш олонтой л доо. Бусад одоо гадаад үйлдвэртэй жишг юм бол ихтэй шаардлагатай үед ангаа харсан үед бол одоо их овжин сэргэлэн ийм нохоо тараас бусад энгийн үед бол 50 дөлгөөн бас их ер нь бас их зөнтэй нохоо муу муухай юмыг зайлуулна. Ингээд хүн дайрахгүй ингээд 50 байгаа штэ. Гэтэ гинт нэг хүнийг дайрах магадaltaй. Одоо сохтуу үлчөөч гэдэг юм уу? Ямар нэгэн одоо нэг муу энергитэй ч гэдэг юм нэг муу бодолтой хүн ирсэн. Одоо уулын цаангаа амьтныг бид нар нохоогоор мэднэ. Угаасаа амьтан байгаа амьтны үнээр авахар нохоо амжчихгүй. Ам сурцсан нохоо дүүлээд эхлэн сураагүй нохоо сэлбэлзээд үнээр авчдаг байхгүй. Үнээр тийм сонор бол байгалаас өгсөн өөрийн өвөгдөл генетик бол маш мундаг. Харин хүмүүс асуугаад байдгийг яагаад угийн юм туранхай гэдэг юм уу гэдэг. Яг бид нар ер нь жоохон харагдах байдлыг анхаараад жоохон сойгоод аваад ирсэн. Ер нь амар гөрөөлгөж хөнгөрөөд сойдог байхгүй юу? Энэ чинь гайгүй дээд хурдыг гаргахын тулд биеийг хөнгөрөөж бэлдэж штэ морь үйж байгаа юм шиг. Тэгж авторн. Тэрээс энгийн үед бол хоолой идээс ахын махан дүүрээ тарган л. Зуны цагт бол сүү дэлгэр цагт бол тэгэл хусам цийдэм 5 цул өвөл бол бас л 5 цулаад юм. Тэгээ ер нь 5 цулаад бидэндээ. Хот түрээ газар тэжээж газар шалтгаалаад үйлдвэр хоолмол өгдөг л. Манай энэ хөтлгөө бол одоо энэ тайван нохойг дагаж үлдсэн маш том өв соёл. Тэгээ соёлын наадам дээрээ гол сурчлаад байгаа юм. Энэ утга учир бол ерөөсөө дээл хувц төрх энэ шүү дээ. Хөтлгөө бол юм байдаг. 2-оос 3 нохойг нэгэн зэрэг хөтэлдэг. Нохоонуудаа хөтөлж явж уултай, хадтай, тал газар шаардлагатай үед шаардлагатай андаа тавьдаг. За хөтлгөө бол ийм төмөр эргүүлэхдээ энийг бол дээр үед мөнгөлдөг байсан. Алтаарч иж болно. Манайхан ч их юу яадаг шүү дээ те. Гангардаг. Язгууртны өв соёл шүү дээ энэ чинь. Тэгээ 3 салаа эргүүлэхдээ дээд талд нь ийм голдны юм юу вэ? Энэ дээрээ эргүүлэхдээ энэ дээр юм бугуйчтай. Энийгээ ингээд бас зэрэгүүлэхдээ ингээд эргүүлжтэй. Тэгээ энэнийх нь хэмжээнийг яг энэ бол яг стандарт хөтлөгөө. Тэгээд доошоогоо энэ хоёрын сум гэдгийг. Эндээ ингээ эргүүлэхдээ нохоо маань бас эндээ юм эргүүлэхтэй байгаа. Тэгээ ингээ хөтлөө явж хахад шаардлагатай ан таарсан үед шууд 50 ингээ шувтраад саадгүй урагшаа дахиад явчихна гэсэн үг. Нохоо хамгийн гоё нь ингээ нохоо орооцолдохгүй. Чи юу хинтийн нутгаар бас их байгаад байдаг нь хаад ноёдын нохоо. Дээр үед манай хаад ноёдууд дандаа юм тод шар өнгийн хувцснууд өмсдөг. Амартай ингэж бөөндөө хүрээ аав гэж хийдэг. Дөрвөнтэй алтар нохыг хэлбэг гэдэг штэ. Энэ л яг нь ардын зүс. Тод шар энэ цагаанууд болохоор одоо хаад ноёд түшимдийн зүс. Тэгээд одоо энэ хоёр халтар ардын зүснээс цагаан шар гарах юм бол одоо хаад ноёдтой бэлгэлдэг байсан ч гэдэг юм уу. Тэгээд дээр үед одоо дайн талаан болоход хаад ноёдын нохоогоор нь таньдаг байсан. Яг мэддэг хүмүүс нь бол хараа мэдхгүй хүмүүс бол өнөөдөр нэг Казахстаны нэг хүн орчуулчихсан яриад манай тазын байна гэдэг хэлсэн. Өө наа чи биш те. Монгол тайга манай Монгол уугуул нохоо гэж тэгж байгаатай адилхан. Тэгэхээр одоо бид нар энэ Монгол нохоогоо бас нэг те мэддэг нь мэдхгүй дээ. Ингэ сайн хэлж бид нар өөрсдийнхөө нүүхтүүгээр өөрсдөө бахарх гэж хүнд ярьж энэнийхээ төлөө үйлдвэр гэж батлуулахын төлөө явах бол одоо ч бичиг баримтсан юм стандарттай болчихсон юм уу те. Аль нь төрүүл бүртгүүлэн тэгэл тэрний нохол болно шүү дээ.